Итгэлийн ах дүүс та бүхэнд Есүс Христийн нэрээр мэдчилье. Эзэн та бүгдээр дамжуулан алдаршиж, дээдлэгдэж, гүнлэгдэх болтугай. За тэгээ би өнөөдөр амийн далах чуулганд өгөгдсөн үг нь Библи ба ахуй соёл гэсэн сэдвийн доор. За тэгээ бид бас өнөөдөр үндэсний ахуй соёл тэгээ бэлэгдлийн үндэсний хувцастай байна. Тэгэд энэ бүх ахуй соёлыг бидний итгэж найддаг мөнхийн эзэн өөрөө бүтээж өгсөн юм аа. За тэгээ бичээс дээр энэ талаар юу гэж бичигдсэн байгааг уншийе. Тэгээд Үлс номын 17 дугаар бүлэг. За тэгээ 23-аас 31-ийг би уншнаа. За Үлс номын 17 дугаар бүлэг 23-аас 31. Учир нь гэвэл би та нарын шүтдэг зүйлсийг нэг нэгэнгүй ажиглан явахдаа үл мэдэх бурханд гэсэн бичгтээ дахлын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүттэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна. ертөнц хийгээд түүнд орших бүхний бүтээсэн бурхан бол тэнгэр газрын эзэн мөн учраас гараар боссон сүмд оршдгүй юм аа. Тэр өөрөө ай амьсгалыг хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмар дутагдсан мэт хүний гарыг тэр өөртөө үйлчлүүлэхгүй. Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээж товсон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь хүн бурхныг ирж хайх ёстой учир агаад тэр бид бүхнийг хинээс ч холгүй хэдий ч хүмүүс түүнд хүрч түүнийг олоосоо хэмээсэнд болоо. Танай зарим яруу найрагчдын бид бол бас түүний үр удам гэж хэлсэнчлэн бид түүний дотор амьдарч хөдлөж оршин тогтдгоо. Бурхны үр удам атлаа бид бурханлаг мөн чанарыг хүний санаа, урлагийн тусгалыг тээгч алт мөнгө эсвэл чулуун дүрстэй адилтхан бодох ёсгүй. Иймээс бурхан өнгөрсөн. Иймээс ч бурхан харанхуй балар үеийг харлгүй өнгөрөөсөн. Харин идүүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг тэр хүмүүст хандан тунхаглаж байна. Өөрийнхөө томилсон нэгэн хүнээр дамжуулан ертөнцийг шударгаар шүүх өдрөө тэр тогтоогдсон агаад тэр хүнийг үхэгсдээс амьлуулснаар үүнийгээ бүх хүмүүст нотлсон ажгүй хийнэ. Тэгэхээр Паул Афинд сайн мэдээг тунхаглахаар очих үед тэр нэлээд эргэн тойрон Афины тэр Грекийн нутаг орноор явж судалгаа хийж үзэж байх үед тэн дотор нь үл мэдэх бурхан гэсэн тийм шүтэн дахлын газрууд их байсан. Тэгээ харин Паул за тэгвэл энэ тэмдгээр нь дамжуулж, энэ гэрчлэлээр нь дамжуулж би сайн мэдээг тунхаглах хэрэгтэй юм байна гэдгийг Паул олсон байна. За тэгээд яг сайн мэдээ тунхаглах эхний гараан дээр хэлж байгаа. Та нарын одоо газар нутагт ингэж үл мэдэх бурхан гэсэн байна. За тэгвэл тэр та нар мэдэхгүй байгаа тэр бурханы чинь тухай би та нарт ярьж өгье гэсэн байна. За тэгвэл бүх ахуй соёлд бурхан өөрийгөө илчлэн харуулсан тэмдэг үлдээсэн. Тэгэхээр бид яг тухайн үндэстэн зориулсан тэр тэмдгийг, тэр ичлэгдсэн зүйлсийг, тэр гэрчлэлийг нь олж тэр үндэстэнд эзний сайн мэдээг тунхаглаж тэв дэлхий тэнгис далай түүнд орш бүхнийг бүтээсэн эзэн байдгийм гэдгийг тунхаглах үүрэгтэй юм аа. Тэгвэл эзэн ахуй соёл дотор өөрийгөө би гэрчгүйгээр орхиогүй гэж хэлсэн байна. Тэгвэл энэ бичээсийн хэсгүүд дээр бидний итгэж найддаг тэр эзэн бол оргүй хоосноос орчлон дэлхийг бүтээсэн. Бүх үндэстэн түүний өмнө өвдөгсөгдөж бүх хил түүний нэрийг дуудах учиртай юм. Тэгвэл энэ үндэстнийг эзэн өөрөө нууц дотор хадгалсан. За Ром номын 1-р бүлгийн 20 дээр бүтээгдсэн зүйлсээр дамжуулан бурхан өөрийгөө илчилсэн гэдэг хэсэг байна. За би Ром номын 1-р бүлгийн 19-с уншъя. Учир нь бурхны тухай мэдэж болох зүйл
тэдний дунд илэрхий байдаг юм а. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж. ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөн хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдсон илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтгаан байхгүй гэж. Тэгэхээр энэ дэлхийн бүх хүмүүс тэр мөнхийн эзний өмнө бүгдээр шүүгдэнэ. Бүх үндэстэн, бүх арт түмэн. За тэгвэл тэр үед зарим хүмүүс ийм шалтгаан хэлэх гээд одоо яг тэр шүүлтийн өмнө зогсохдоо ингэж хэлэх юм байна. Би өөрийнхөө амьдарч байгаа тэр цаг үедээ Бурхан би таныг таниагүй шүү дээ. Би таныг мэдээгүй шүү дээ. Та надад өөрийгөө таниулаагүй шүү дээ гэж хэлэх тийм хүн гарах үед Бурхан өөдөөс нь дахиад асуулт тавина. За тэгвэл таны төлөө хэн нар гаргасан? Та тэр миний тэр бүтээсэн бүх бүтээлийг хараад тэр дэлхий тэнгис далай бүхний бүтээсэн мөнхийн эзэн байдгийн байна гэж хүндлэж болох байсан. За уучлаарай, танд шалтгаан байхгүй. Шийдэг. Бүх хүмүүс шийтгэл онц. Тэгвэл өнөөдөр энэ дэлхийн бүх хүмүүс Бурхан би өөрийнхөө амьдарч байх үедээ би таныг таниагүй шүү дээ. Та надад өөрийгөө илчлээгүй шүү дээ гэдэг ямар ч шалтгаан хүмүүст байхгүй. Яг бол өнөөдөр бидний эргэн тойрон байгаа бүх зүйлсээр дамжуулан тэр мөнхийн эзэн өөрийгөө илчилсэн юм а. Тэгвэл тэр цааш нэг арах юм бол яад гэвэл тэд Бурхныг мэдсэн атлаа Бурхан хэмээн түүнийг алдаршуулсан ч үгүй. Түүн талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол санаандаа хоосорч мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ. Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч Бурхны алдрыг мууддаг хүн шувуу дөрвөн хүлд амьтад хийгээд мүлхөгчтэй адил дүрээр сольжээ гэсэн мөн. Тэгвэл харин өнөөдөр энэ дэлхийн маш олон хүмүүс тэр бүхнийг бүтээсэн цорын ганц эзнийг хүндлэх ёстой байтал хүндлэгүй харин хүний гараар бүтээсэн зүйлсэд мөргөж хүндлэж шүтэж эхэлсэн байна. Тэгвэл өнөөдөр бидний эргэн тойрон байгаа олон төр шүтээнүүд нь нүдтэй боловч харддаггүй, жигтэй боловч сонсдгүй, амтаа боловч ярьдаггүй. Тэр зөвхөн Үүс номын хэсэгдэрсэн тэр зөвхөн урлагийн тусгал бөгөөд түүнд хүмүүс мөргөж хүндлэж болохгүй маа гэсэн байна. Яг бол бүхний бүтээсэн тэр амьд эзнийг л бүх хүмүүс дээдлэн хүндлэхээр Бурхан энэ бүх орчлон ертөнцийн зүй тогтолыг, бүтээлийг өөрөө бий болгосон юм а гэж хэлж байгаа. Тэгвэл өнөөдөр бидний амьдралын бүх ахуй соёлд тэр мөнхийн эзэн өөрийгөө илчилсэн юм а. Тэгвэл өнөөдөр бид ертөнцийн эзэн за Бурхан гэсэн орчуулагтай Библиудтай байна. Тэгвэл энэ нь бидний хувьд өнөөдөр гол юм биш. Хамгийн гол нь бидний зүрх сэтгэлд бид түүнийг ямар нэг шүтэнээр харддаггүй. Ганцхан тэр бүхний бүтээсэн бүхнээс агуу тэр цорын ганц эзэн байдгиймаас итгэл дотор бид түүний нэрийг дууддаг юм а. За тэгвэл 18 дугаар зууны үед бас өөр Матайн бичсэн тэмдэглэл өгүүлэг дээр тэр эзний нэрийг дээд эзэн гэсэн орчуулгдсан байсан ба. Тэгвэл эндээс бид юу харж болох вэ гэвэл бид зүрх сэтгэлдээ Монгол хүний хувьд бүхний дээр орших, бүхнийг бүтээсэн тэр утгаар нь бид ойлгож байх юм бол энэ үгийн хувьд одоо альч сонголтоор бид түүний нэрийг дуудаж болно. Еврей хэлэн дээр эзний нэр нь болохоор маш олон нэр байдаг. Тэр мөнхөд оршихч, тэр бүхнээс дээгүр хүндлэгдэх, тэр бүхнийг хангагч, тэр бүтээгч. Үнэхээр 18 утга байгаа. Тэгвэл бид яг 18 тэр утгаар нь өнөөдөр Библийн бичээсүүд дээр бичих боломжгүй юм. Харин бидэнд өгөгдсөн тэв дэлхий, тэнгис далай бүхний бүтээсэн тэр Тэнгэрийн дээр орших тэр эзнийг энэ үндэстэн хүндлэж, дээдлэж магтцгаа. Тэгвэл та өнөхөр тэр бүхнээс илүүгээр та тэр эзнийг таньж мэдсэн юутай ерөөлтэй байна. Эзэн таны амьдралаар дамжуулан тэр дээд эзэн хүндлэгдэх болтугай, тэр эзэн алдарш болтугай. Өнөөдөр бид үнэхээр төөрөлдөж байгаа.
харанхууд байгаа энэ ард түмэнд гэрлийг нь тусах үүрэгтэй юм. Тэгвэл өнөөдөр хилэгдэж байгаа тэр шүтлэг гэдэг үг маань дараагийн утга нь мухар сүсэг гэсэн үгтэй хоршоо олчж байгаа. За мухар сүсэг гэдэг үг маань болохоор харанхуй байдал гэдэг рүү оруулчихж байгаа. Яг бол мухар учраас, гац байхгүй учраас. Харин өнөөдөр бид шууд тэр мөнхийн эзэнтэй хайрын харилцаанд байж тэр эзнийг хүндлэж, дээдлэж амьдрах боломжтой. Тэгээд эзэн танаар дамжуулан энэ газар нутгийг ерөөх болтугай. Танаар дамжуулан тэр эзэн хүндлэх. Тэгвэл бидний итгэж найддаг тэр их эзэн өөрөө бидний төлөө агаарыг, ам амьдралыг, бидний зүрхний цохилтыг, бүх зүйлсийг бүтээж өгсөн бол бид Бурхныг хүндлэхгүйгээр бид амьдрч чадахгүй гэсэн үг юм аа. Тэгвэл өнөөдөр амьд байх бидний утга учир бол тэр бүтээгч эзнийг хүндлэж, дээдлэж, алдаршуулах ганцхан зорилготой юм аа. За би энэ зорилгын талаар Эфес номоос дуудъя. Өнөөдөр бид бүх үндэстэн, бүх ард түмэнд тэр дээд эзнийг магтан алдаршуулах ганцхан зорилготой юм аа. Эфес номын 1-р бүлгийн за би 5-аас уншъя. Тэр өөрийн хүслийн сайн тааллын дагуу биднийг Есүс Христээр өөрийнхөө хөвгөд болгон үрчлэн авахар урдаас тогтоожээ. Энэ нь хайрлагдсан түүний дотор бидэнд сойрхсон түүний нэгүслийн алдрыг магтуулахын тулд болоо. За би дараагийнх нь дахиад тэр магтаалтай холбоотой хэсгийг уншаадах. 11 дээр бүх юмсыг хүслийнхээ зөвлгөөгөөр үйлддэг түүний зорилгын дагуу урдаас тогтоогдсноор бид түүний дотор өв заламжлагчд болсон юм. Ингэснээрээ Христэд англан найдсан бид түүний алдрын магтаалын төлөө байх юмаа гэсэн байна. Тэгвэл өнөөдөр та бүх хийж байгаа бүх зүйлсээр, амьдарч байгаа бүх зүйлсээр эзэн алдаршихын төлөө байгаа юмаа. Тэгвэл танаар дамжуулан эзэн алдарших болтугай. Тэгвэл өнөөдөр таны хийж байгаа, гэр бүлдээ цаг гаргаж байгаа, үйлдэж байгаа зүрх сэтгэл бүх зүйл тэр эзний алдрыг дуудуулахын төлөө байгаа юм аа. Тэгвэл таны хийж байгаа газар болгон дээр мөнхийн эзэн өөрийн алдрыг дуудуулах болтугай. Иесус Матай номын хэсэг дээр дэлхийн гэрэл газрын давс гэж хэлсэн. Тэгвэл энэ хэсгийг би бас тунхаглая гэж бодлоо. За би бичээсээр нь гаргаж тунхаглая. За зарим хэсэг шууд үгээр хийгдэж байгаа болохоор бид хуудсыг эргүүлнэ. За Матай 5-р бүлгийн 13-аас би уншия. Та нар бол газрын давс. Хэрв давс амтаа алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ гадагшаа хаягдаж хүмүүсийн хөл доор гიშигдэхээс өөр юунд ч хэрэг болдгоо. Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. За энэ хэсэг дээр хэлсэн байна. Та нар бол дэлхийн гэрэл мөн гэж хэлсэн байна. Тэгвэл та бүгдээр дамжуулан таны гэр бүл, таны үндэстэн, таны газар нутаг, таны ард түмэн өөрчлөгдөх болно. Үнэхээр харанхуугаас гэрэл гарах болно. Яг л та гэрэл учраас таны амьдарч байгаа газар болгонд өөрчлөлтүүд явагдах болно. Есүс ингэж хэлээгөө. Та нар энэ дэлхийн гэрэл байж магадгүй. Гэрэл байж болзошгүй. Гэрэл байх ирээдүйтэй. Гэрэл байх нөхцөлтэй. Гэрэл байх шаардлагыг хангасан. Гэрэл байж болох юм. Эдийг зүйлийг хэлээгүй. Харин та нар бол дэлхийн гэрэл мөн. Тэгвэл автоматар та өөрийн эргэн тойрон байгаа бүх орон зай дотор эзний алдрыг тусган харуулах болно. Тэгвэл таны амьдралын бүх орон зайд тэр моёр сүнсний бүх хүчин зүйлсүүд нурах болно. Яг бол эзэн тантай хамт байна. Эзэн танаар дамжуулан өөрийгөө алдаршуулахаар дуудсан. Таныг сонгосон, таны өнгөрсөн одоо ирэх бүх юмыг уучлан цагаатгсан. Тэгээ энэ ахуй соёл, энэ үндэстэн дотроо эзэн өөрийгөө хүндлүүлэхээр энэ хил хязгаарыг, энэ Монгол гэдэг улсыг, энэ Монгол гэдэг хэлийг,
бидэнд бий болгож өгсөн эзэн юм аа. Тэгвэл та энэ ахуй соёл дотроо эзнийг дэвтлэх болтугай. Тэгвэл энэ ахуй соёлыг бид янз бүрийн шашны шүтлэг зан үйлээс яан салгах вэ? Маш олон зүйлсийг үнэхээр бохирдуулсан байна. Тэгвэл бид энэ ахуй соёл дотроо бид эзнийг хүндлэх ёстой. Гэтэл хүмүүс Есүс Христийн тухай ярихад, цорын ганц мөнхийн эзний тухай ярихад энийг дэндүү харийн зүйл гэж ойлгодог. Тэгвэл тодорхой хугацаанд энэ итгэл үнэмшлийг үнэхээр хязгаарласан цаг хугацаа байсан. Харин бидний өвөг дээд ахуй соёл дотор эзний хүндэтгэл байсаар байсан юм аа. За энийг баталгаажуулж өгч байгаа би ишлэгийг Үүс номын 14 дүргээс гаргаж ирье. За Үүс номын 14-ийн за би 15-аас уншия. Яг бол Паул, Силас хоёр Паул, Барнаб хоёр Лустрт байгаа хүмүүст гайхамшигыг хийсэн. За энэ ямар гайхамшиг байсан гэхээр төрөлхийн сумгай хүн байхад нь шууд Паул очоод бос гэлцсэн. За гэтэл тэр хүн хөл дээрээ хизээч босч үзээгүй юм байна, хөл дээрээ боссон. За гэтэл тэр Лустр хотын тэр үндэстний бүх хүмүүс нь Тэнгэрээс бурхад буугаад ирсэн байна гэд тэр хоёрыг шууд шүтэж эхэлсэн. Тэр хоёрын юм мөргөж эхэлсэн. Гэтэл Паул энэнийг дургуутсаж хэлсэн байна. Тэгвэл хүмүүс бид ямар их шүтлэгтэй, ямар харанхуй гэдгийг харж байгаа. За энэ дээр Паул хэлсэн байна. Ирчүүдээ та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай хамт хүмүүс байна шүү дээ. Та нарыг эдгээр дэмий хоосон зүйлээ орхиж, тэнгэр газар тэнгис хийгээ. Тэдгээр дурш бүхнийг бүтээсэн амьд бурхан руу эргээсэй гэсэндээ би та нар сайн мэдээг тунхаглаж байгаа юм аа. Өнгөрч үеүүдэд тэр бүх үндэстнүүдэд өөр өөрсдийнх нь замаар явахыг нь зөвшөөрсөн. Гэвч тэр өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй билээ. Тэр та нарт сайныг үлдэн Тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй удирдыг хайрлаж, зүрхийгт нь хоол хүнс, баяр баясгалаар затгадаг гэвэ. Тэгвэл өнөөдөр эзэн бүх үндэстэнд өөрийн гэрчийг тавьсан, тэмдгийг тавьсан. Тэгвэл бидний амьдралын бүх зүйлс Бурханаас бидэнд өрөөл болж ирсэн юм аа. Тэгвэл өнөөдөр бид амьд байгаадаа эзэн талархаж байна. Монгол хүн болж төрсөндөө талархаж байна. Энэ үндэстэнд мөнхийн дээд эзний хүндлэх болсондоо талархаж байна. Тэгвэл тэр эзэн тэр талархал, магтаал хүндлийг бидний амьдралаар дамжуулан, бидний үр удмаар дамжуулан, үеэс үед хаадаас хаадад дамжин хүндлийг авахултугай. Тэгвэл намайг хайрлаж миний тушаалыг дагахсад нь би мянган үед нь хүртэл хайр инэрлээ үзүүлж би гэрээгээ сахина гэдгийг амласан ба. Тэгвэл тэр эзэн амлалтынхаа ард зогсдог эзэн юм аа. Тэгвэл бидний амьдралын тэр ахуй соёл дотор өгөгдсөн бүгдийг бид эзнийг хүндлэе. За тэгээд өнөөдөр бидний хувьд одоо сар шинийн баяр цагаан сар ойртож байна. Тэгвэл энэ цагаан сартай холбоотой зүйлсээс Библиэлд яаж тунхаглагдсан юм бэ? Тэр хэсгээс би гаргаж бас хуалцъя. За хуучин гэрээний ном руу очино. За хуучин гэрээн дээр дээгүүр өнгөрөх гэж баярыг за өнөөдөр шигсэн израильчууд тэмдэглэдэг. За дээгүүр өнгөрөх баяр нь ямар учиртай юм бэ гэвэл Израилийн ард түмэн Египтийн боолчлол дарлагдж байх үед эзэн хурганы цусаар хаалганы доттонд хатвчин цацгаж хэлсэн. Хурганы цус нь та нарыг аварна гэсэн ба. За тэгээд айл болгон тэр хургийг нядлаад цусыг цацаад тэгээд хөнөөх жилч яг тэр айлын үүдэнд ирэх үед хурганы цустай тэр айлын дээгүүр өнгөрч явсан байна. За дээгүүр өнгөрч явсан тэр айл нь аврагдаж за тэр хаалганд нь тэр хурганы цус байхгүй тэр айл нь хөнөөдөж исэн байна. Ялангуяа ууган хүүхэд нь хөнөөдөж исэн. Тэгвэл энэ авралын төлөө өнөөдөр тэр Израиль ард түмэн дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэдэг. Тэгэхээр тэд тэр хоныг дахиад болгож тэр хамтдаа тэр махыг хуан идэж аврагдсан авралаа тэмдэглэдэг байна. Тэгвэл энэ нь өнөөдөр бидний ахуй соёлд бас үлдсэн байна. Тэгвэл
бид жил болгон цагаан сараар бид хоныг одоо эдээний дээж болгож тавиад хамтдаа хувааж иддэг. Энэ нь тэр хурганы золиосоор бид аврагдсан юм аа. Тэгвэл хуучин гэрээний энэ дээгүүр өнгөрөх баяртай холбоотой энэ илэрхийлэл нь өнөөдөр бид хамтдаа ах トゥ төрөл төрөстөөрөө хамтдаа цуглаж тэр хоньны тэр одоо бидний өмнөөс дахиад болсон хоньыг хамтдаа хуваан идэж тэгээд хэн нэгэн бид одоо гомдсон үл уучлсан зүрхсэтгэл байх юм бол бие биетэйгээ золгож энэ бол цагаатгалын баяр юм аа. Цагаан сар гэдэг маань бид одоо бүх зүйлээ цагаатгаж тэгээд энэ авралын өдрийг хамтдаа тэмдэглэж байгаа. Тэгээд ирэх энэ ондоо бүх зүйл хамгийн сайхнаар үнэхээр бүтэх болтугай, сэтгэл бүтэх болтугай. Тэгээд хамгийн сайн зүйлс дотор Бурхан өөрөө хамгаалах болтугай. Тэгээд бидний өмнөөс тэр бүх муу мухай зүйлсийг үнэхээр бид дахил болгогдсон. Тэгээд танд бүх өнгөрсөн одоо ирээд бүх цагаатгал нь байх болтугай гэсэн ийм бэлэгдлийн сар шинийн баяр юм аа. Тэгээд бид үнэхээр энэ ахуй соёл дотроо үнэхээр ийм агуу ахуй соёлыг өгсөн эзэн хүндлэгдэг. Үнэхээр баяртай байна. За өөр нэг зүйлийг би бас хуваалцъя. Шинийн нэгний өглөө бид мөрөө гаргах уу? Яах уу? Юу гэж бодчих? За бичээсийн дагуу бид энэ өглөө дахиад шинэ одоо цаг хугацаа ирж байгаа болохоор өглөө эртлэн бид тодорхой нэгэн газараа магадгүй толгод юм эсвэл өндөрлөг газар очиод бид эзний заасан гуйлтаар гуйх хэрэгтэй юм. Одоо бүх ах トゥ нар чинь ингээд гараа явчихдаг. Тэгээ та гэртээ үлдэх юм үгүй. Тэр хүмүүсийн хувьд бол үнэхээр утга учиргүй одоо дэгж аягууд байгаа. Төөрөгдлүүд байгаа. Харин таны хувьд болохоор тэг дэлхий тэнгис далай түүнд орших бүхнийг бүтээсэн та тэр амьд эзэнд хандан өөрийн гуйлт хүсэлтэд мэдүүлэх юм аа. Тэгээ эзний заасан гуйлтыг бид үнэхээр тэр өдөр эзэнд хандаж бид залбирлаа үлдэх ёстой юм аа. Тэгээ эзний заасан гуйлтыг чуулган бүгд мэдж байгаа шүү дээ. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Тэгээ хүсэлтэн тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын далахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид үр түнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үрд таны хаа гэж. Тэгвэл эдгээр бүх зүйлийг дурт энэ дотор бүх зүйл орцсон байгаа. Тэгвэл энэ хэдий богино бид дуудаж байгаа ч гэсэн энэ дотор бүх зүйлсээ эзэнд даатгаж тунхаглаж байгаа үйл явц юм аа. Тэгвэл үндэстэн болгонд эзэн өөрийнхөө нэрийг өөр өөрөөр дуудуулж байгаа ч гэсэн тэр эзэн Есүсд хаадасаад дамжин хүндлэл магтаалыг бид бүгдээс бидэнд үнэхээр энэ сайхан ахуй соёлыг өгсөн эзэн алдарших болтугай. Тэгээ ялангуяа тэр хөдөө орон нутагт байгаа хүмүүст би сайн мэдээ тарах надад илүү хялбар байдаг. Яг тэгвэл тэд илүү ахуй соёлтойгоо ойрхон тэгээд ямар нэгэн өөр шүтлэг зүйлд автаагүй тэгээд тэд дээд тэнгэртээ найддаг, дээд тэнгэртээ заслаа өргөдөг. Тэр ахуй соёл дотор нь таны тэр дээд тэнгэр гэж байгаа. Тэр тэнгэрийн дээр байгаа. Тэр тэнгэрийн дээр нь байгаа. Бүхний үүдээс тэр эзнийг би танд тунгалахаар ирсэн юм а гэж хэлдэг. Тэгээд айлаас айлд. Тэгээд тэр хүмүүс тэр эзнийг хүндлэн дээдэлт юм а. Тэгэд Луух номын 10 дугаар бүлэг дээр амар тайвны хүн гэж зүйлсийн тухай хэлж байгаа. Хэрвээ хэн нэгэн айлд очиход танд үнэхээр нээлттэй оруулах юм бол тэр амар тайвны айлд явтлаа бай гэсэн ба. Хэрвээ хэн нэгэн айл таныг оруулахгүй байх юм бол гутлынхын тоос гэвэл дараагийн айл руу яв гэсэн ба. Тэгвэл яг энэ зарчмаар сайн мэдээгээр явдаг байсан. Тэгэд амар тайвны айлдыг олох үед тэр хүнийг дагалдуулаад гэрийн бүлэг үүсдэг. Тэр гэрийн бүлэг нь улмаар чуулганыг бий болгож байсан юм а. Тэгвэл үнэхээр маш энгийн. Тэгвэл энэ дотор би өчнөө олон амар тайвны хүмүүсийг харж байна. Тэгвэл та өөрийнхөө бүл дотроо эзнийг хүндлэх ёстой юм а.
За ялангуяа би чуулганы эрчүүд дээр гэр бүлүүд дээр альч очиход эрчүүдэд хэлдэг. Та бол энэ гэр бүлийн дахилч нь. Тэгээд та энэ өөрийн эхнэрийн төлөө ерөөх ёстой. Хүүхдүүдийн төлөө ерөөх ёстой. Тэгээд эзний энэ үгээс бичээсээс та зааж өгөх ёстой. Тэгээд ихэнх эрчүүд маань энэ дээр бол хариуцлагагүй байдаг. За нэг тохиолдол болсон ингээд намайг очих үед ингээд хоол хийчихсэн. За тэгээд өрхийн тэргүүн тахилчгүй да сайхан өрөөж залбираарай гэдгсэн чинь байдгүй. Тэгсэн чинь манай хүн нөгөө ширээн дагуур ингээд хөлөөрөө ингээд ихнэрлүүгээ надад туслаач гэдэг. Тэгээд ихнэр нь хоолыг өрөөж залбирсан. Тэгээд би тахилчид хэлсэн. Ийм байж болохгүй шүү дээ. Та энэ өрөөлийг эзний өмнө орсгох. Бурхан танаар дамжуулж өрөөл оршно гэж хэлсэн. Тэгээд та энэ өрөөлийг яагаад ингэж карантин бүглөөд байгаа юм? Танаар дамжуул энэ гэр бүлд чи өрөөл оршно гэсэн. Тэгээд та өөрийн эхнэр хүүхдүүдэд өрөөх ёстой, хариуцлагатай байх ёстой. Тэгээд тэдэнд энэ эзний үгийг заах ёстой юм аа гэж. Тэгээд энэ нь бол амар тайвны гэр бүл энэ газарт эзэн өөрийн чуулган хүндлийг авч байгаамаа. Тэгээд доор хаяж хоёр хүн миний нэрээр суулгахад би тэдний дунд байх болно гэж хэлсэн ба. Тэгвэл бидний ахуй соёл дотор эзэн хүндлэгдэж алдаршиж дээдлэгдэх болдог. За тэгээд ялангуяа бичээс хэсэгдэр би хүний гараар барьсан би тэр сүмд амьдрахгүй гэсэн ба. Яг нь надад багтах зай байхгүй гэж хэлсэн. Гэтэл хүмүүс тэр бурхан энэ хэсэгдэр байдаг гэд байшин барьдаг. Тэгээд хамгийн гол нь бурханыг хүндэлдэг хүмүүс хамтдаа байх юм бол түүнийг чуулган сүм гэж хэлж байгаа. Тэгвэл энэ тодорхойлолтыг би дуудаад тэгээд өнөөдрийн энэ үгийн цагийг дуусгая. За Үлс номын 7-гийн за би 46-аас уншъя. Давид бурхны өмнө тааллыг олон Яаковын бурханд орших газар олъё хэмээн тэр гуйсан. Харин түүнд өргөө босгох нь Соломон болоо. Гисэн хэдий ч хамгийн дээд нэг нь хүний гараар хийгдсэнд оршдгүй бөгөөд иш үзүүлэгчийн эзэн айлтгахдаа Тэнгэр болвоос миний синти, газар болвоос миний хөлийн гიშгүр. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Би амрах ямар газар байна вэ? Энэ бүх зүйл миний мутраар бүтээгдээгүй гэж юу гэсэн байдаг. Бурхан өөрийнхөө харуулах хамгийн гол зүйл нь хайраар дамжуулан би өөрийгөө оршин бий байгааг харуулна гэж хэлсэн ба. Тэгвэл бидний итгэж найддаг тэр эзэн бол биднээс үнэхээр холгүй оршиж бидэнтэй хамт байна. Өнөөдөр хүмүүс тэр бурхныг хайж тэр энэ уулын өрөө дээр байдаг, тэр одон дээр байдаг, тэр наран дээр байдаг, тэр газарт байдаг гэж хайх шаардлагагүй. Тэр эзэн өнөөдөр бидний дунд байна. Тэгвэл бид бүгдээр дамжуулан тэр бурхан өөрийгөө харуулах болно. Бид бүгдээр дамжуулан өөрийн ах トゥ төрөл төрөсөд энэ үндэстэнд өөрийгөө харуулах болно. Тэгвэл та үнэхээр хүмүүсийг хайрлах тэр эзний хайраар хайрлах үед эзэн өөрийгөө танаар дамжуулан алдаршуулж өөрийгөө хүндлүүлэх болно. За тэгээд та бүхэн энэ сар шинээр дамжуулан бас өөрийн ах トゥ төрөл төрөсдөө ерөөх болтугай. Тэгээд тэдний амьдрал цорын ганц бүхний бүтээсэн эзнийг таниулах болтугай. Тэгээд бидэнд өгөгдсөн ахуй соёл дотроо тэр эзнийг алдаршуулах болтугай.